Энэ хорвоод цорын ганц хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх таны аз жаргалтай хорон бүрийг хамтдаа бүтээн Kitchen Hall. Kitchen Hall хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үйлдвэрлэнэ. Ханза гал тогоонд өрсөлдөгчгүй. Боловсрол телевиз Kitchen Hall хамтран бүтээв. Яа. Сайн бацхан үзэгчтэй үндэсний тавилга үйлдвэрлэлд хэрэглэгч Kitchen Hall брендийн дэлгүүрээс Меко 2 мэдчилж байна. Kitchen Hall боловсрол телевизийн хамтын бүтээл гадтгоо аймаг сайхан шоуны төлөвтмөн нийт 6 айлын иж бүрэн гадтгоог бэлгэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр гадтгоог өнөөдөр бид хоёр иргэн дурсаар энд зогсож байна. За ингээд мөрөдлийн гадтгоогоо бүтээсэн 6 айлдаа 3-3-аар зочлоод эргээд эндээ уулзъя. За тэгье. За тэгье. Үсгчтэй манай галтгоо нэвтрүүлгийн анхны супер ялагч Игвэрийн гэрт ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчлээ. Сайхан үйлчлээ. Манай галтгоо шоуны хамгийн анхны супер ялагч бол Инх баяр. За галтгоо нэвтрүүлгийн 2 дахь ялагч Чулуу Эрдэнэ гэрт хүрцэж ирсэн байна. За сайн уу Чука? Сайн байна та. Галтгоо шоуны супер ялагчаар Чулуу Эрдэнэ. Мөрөдлийнхаа галтгоог өөрөө бүтээсэн, өөрийнхөө гараар бүтээсэн. Ямар сэтгэлтэй байна? Өндра. Тийм үү? За галтгоогоо сайхан танилцуулаач. За, энэ манай галтгоо мат хурууны хий гарддаг материалаар хийгдсэн. Тийм биш. Тийм. За танад одоо энэ сайхан галтгоо эзнэр одоо амьдралд тийм ээ. Ямар гоё эерэг өөрсдөд гарсан бай. Одоо энэ бол манай нөгөө юу байхгүй юу? Энэ байранд ороод нэг удаагүй. Энэ байр нүүж ирэхдээ бол анх нөгөө хуучин байрныхан галтгооны тавилга хийж байгаа санхүүгийн асуудлаас болоод тэрийг аваад ирсэн. Тэр бол дээрээс яг энэ Өөрхөн байсан тийм. Тэгээ эндээс чинь нөгөө оон плетиг энэ төр ороод ингээд тавилга нь баг нэг юм ажиллах тавцсан гэхээр юм байхгүй. Тэгэл одоо энэ ч бол ийшээ уутраа 5 метр тавь штэ. Тийм үү? Мундаг том Тэр чинь тий. Энэ манай хэмшир сорогч одоо яаж ажилладаг нь харуулъя. За. Бүгдээр тоочтой. За энэ ингээд сороод шууд ингээ агаар явуулаад олгоцсон уу? Агаар шууд өөр дээр фильтртэй. Муу. За энэ бол сорс хансаа бэлээ. Тий. Одоо хишүү сорогч. Энд Оо тий. Наашаа ингээд ингээд ажилладаг юм уу тий? тий. Өөрийнхөө хэмжээг тохиолч. Смарт юм байна шүү дээ. Би зөвхөн энэ хэмжээндээ юм болоо гэж бодсон чинь үгүй байх үзэсгэлэнтэй юм чинь урагшаа сундаг юм байна шүү. Одоо наадтал энэ 4 ширмийн наадтал дээр нь буцаж байгаа тохиолдол маш Урагшаа их. сунгах юм шүү тийм ээ. Энэ шүү сорогч нь хэр сорж байна? Оо, сайн сорно. Манайхыг бол зүгээр л за тэгээ бараг бүгднээс бараг агаар зөвшөөрөл байгаа. Энэ жиг уур хэр сорж байна? Уур сайн энийг хэрэг асуусан тохиолдолд юу яахгүй? Хөлрөхгүй. Тэгэхээр айгуу сайн сорж байгаа. Өөр дээрээ фильтртэй. Өөртөө фильтртэй. За баярлалаа. Фильтр шиг байгаа юм. Манай гэр бүлийн хувьд бол маш нөгөө 3 хүүхэдтэй. Тэгээ манай баг манд дөнгөж хөлд орж байгаа. Хуучин билетик байхад бол нөгөө ингээл бүх юм гар дээр нь хүрээл ингээл асаагаал ингээл дээш ингээл гар мараа ингээл түлхэддэг гэсэн байхгүй. Одоо энэ бол нөгөө ингээд төгчтчдэг. Асахгүй. Цооччод цооч тахаас нааш агаач нэмэргүй. Энэ одоо Ханса брендийн тоочтой билетик. Дээрээ давцсан та. Тийм дээр тавьсан. Энд нөгөө төгжигчтэй. Тийм Одоо энэ төгжсөн тохиолдолд хүүхдүүд бол асааж чадахгүй гэсэн. Тэгэхээр зөв аль билетийг ажиллуулж байгаагаас шалтгаалаад төгжчихнээс л бүр унтрахаараа төгжчихнэ. Тэгэхээр хүүхдүүд автоматар нэг тоочтой боловч дураараа асааж унтрах ямар ч тийм боломжгүй. Энэ яг эн чинь манай галтгоо нэвтрүүлгийн студ байдаг шүү дээ. Яагаад хэрэг чадахгүй юм яаж юм бэ гэдсэн чи одоо айгүй. Одоо үстэй. Эхлээд ингэж шүү. За ингээд энэ бас гэрэл мэл асч ийсэн тийм ээ. Оо тийм гээд. Оо гараад. Йоо. Амар смарт смарт юм аа. За тэгээд энэ бас ингээд тавилгууд бол
янз бүр шийдчихсэн. За ингээм амтлагч манай инкош өөрөө бас хоолыг хоббитэй тийм ээ. Энд бол одоохондоо шилийн идэлэл хийж байгаа. Энд болохоор зэрэг дандаа пиавер юмнуудаа хийж байгаа. Энд болохоор аяг тавг байгаа. Бас цаанаас юутайгаар ирсэн, тоноглолтойгоор ирсэн. За. Энд болохоор зэрэг нөгөө бор авдаг гэдэг чинь чихрийн авдар байгаа. За. Чихрийн эдгээ. Энэ болохоор зэрэг юу? Уу юм биш үү? Ингээд жижигхэн техник хэрэгсэлтэй. Тийм байна. Хаалбах сэрэмэг. Жижиг хэрэгслүүд. Бас цаанаас тоноглолтойгоор ирсэн. Оо за. Энэ болохоор зэрэг энэ айгу амар цаашаа тонгоод биш үү? Ухахгүй. Энэ их амар юм байна. Энийг хийцээ. Бас цаанаас манай кэж болохын ийм За. тоноглолтой хийж гисэн. Галтгоо нэвтрүүлэлт тоглосон. Хаяа залхуураа шууд ингэ штт. Kitchen All брэндээс танай гэрт барьсан surprise байсан тийм ээ. За тэр бол одоо хөргөж юм. Өнтөр суурьсан хөргөч. Тэ. Нэвтрүүлэлт орол ялагч бол тавилгаа ингээл аваад ингээд за хуучин хөргөч мөн одоо бодогдох нь дээ гээд тэр ихнэр тэр шинэ хөргөч мөгч хайж исэн баг. Тэгээ ямар ч нэг хөргөч авандаа гэж мөнгө төрөм өргөнтрээ бас ингээд тооцоол тэгжсэн. Тэгээд Kitchen All-оос гинтийн surprise-аар тавилганд суурилсан хөргөч бэлгэлсэн нь бол маш том бэлэг болсон. Хөргөч нь аль энэ үү энэ үү? Энэ үү. Оо за янзтай. Ингээл доор нь хөлдөгч. Доор нь хөлдөгч нь. Тэгээ энэ хөлдөгч нь ингээд эвдэт хийх чимээр бүтэн хон талтаа орчдөг ч. Энэ нэстэй янз юм аа. Янз яа. Тийм гоё орон зай хяналт болоод их гоё тийм ээ. Энэ миний юу? Surprise мэн. За. Дишош. Өөрөөсөө. Өөрөөсөө. За бас хансаа брэнд. Ханса брэнд. Угаагаад ариутгаад хатаагаа гаргачихна. Тэ. Миний айгуу сайн туслах. Орой ажилласаа ядраад ороод ирсэн үед юм уу? Баяр ёслолын дараа зүгээр хийгээл хаагаад өглөө босчиход аяа нөгөө ижидэм шиг угаагдцсан. Тийм л ингээ хатцсан байдیں۔ Өөрөө. Ус зарцуул, цахилгаан зарцуулт нь хэрэг. Цахилгаан зарцуулт, ус зарцуулт баг. Бид нэг гоожуулаад зайлаад идэх тийм байхгүй өөр автоматар шүршдэг. Тэгээ энэ маань нөгөө хеликобактер устгахтай. Ус тасарсан үед нөгөө одоо цаанасаар ус тасарсан үед буусны тус арилгана гэж байхгүй. Өөрөө 60 градус хүртэл усаа халаана. Дараа нь өөрөө уураар ариутгана. Хеликобактер устгахтай. Чулуунд авцсан. Энэ чулуунд авцсан. Энэ барьжил чулуу. Яа. Дайгаад нэг үе тийм. Галтгоо нэвтрүүлэгт оролцсон нэг төгрөгч төлөөгүй те. Тэгдэг. Нэг төгрөгч төлөөгүй. Ийм сайхан мөрөдлөн галтгоогоо өөрийнхөө гараар бүтээсэн. Тийш би ч нөгөө оролцъё гэж юм бичээд тэгээд сонгогдсон шүү дээ. Тэгэхээр шудраг нэвтрүүлэг байгаа юм тест. За энэ бол шарах шүүгээ. За шарах шүүг бол нэлээд ашиглаж байгаа юм байна. Зөндөө ашиглаж. Чи өөрөө бас хоол их мундаг хоббитэй хүн тийм ээ. Энэ манай овн. Тэтгэх маань. Ингээд цаг тааруулчтай. Одоо ингээд чинь би буус тавьчаад цагийг тааруулчихна. Цаг нь олонгууд өөрөө дуурна. За. Тэгээ шарах шүүгээ маань. За 100 хэр ашиглаж байна. 100-аар сайн ашиглаж байгаа. Ашиглаж байна. Тэрээс ашиглаж байгаа. Энэ дээр маань нөгөө кек одоо байвал хэдэн минутанд заагас хэдэн минутанд бүгдээр бичээс байгаа. Тийшний програм байдаг шүү дээ. Тэгээд зөвхөн тэрэн дээрээ тавиал хийж ирсэн. За ийм сайхан галтгоотой олсноор чиний ажлыг хэр хөнгөвчилж байна? Аюу хөнгөвчилж байгаа шүү дээ. Аюу хөнгөвчилж. Тэгээ нөгөө яг анх хэлэхдээ нөгөө ажлын давцсан. Ажлын талбайг гаргаж ий гэсэн. Энэ дээр бол аюу ойрхон. Энийг хоёр ажлын давцангаар ч ашиглаж болох юм байна. Мөн энийг хоолны ширээ болгож ч ашиглаж. Тийм. Хоёр талдаа хоёр сандал тавиал 5 суугаа хоол идчих их боломж юм байна тий. Барьцыг ч болоо. Энэ их гоё юм аа. Манай Equero Kitchen All брэндийн галтгоонд хамгийн анх ямар хоол хийсэн бэ? Трүүлгийн дараа манай баг хүүгийн нэг насны явуулсан. Оо зөө. Тэгээ нөгөө найз нөхөд хамаатан содон мод нэвтрүүлэг үүссэн. Тэгээд хүүгийн нэг насны төрс өдрөө гэсэн далмаар шинэ галхны Бүр тавьсан. ажилласан уу? 120 үйл явсан тийм. Хөөх. Ондог 120 үйл явсан. Тэр олон хүний хоол хийж байгаа учраас нөгөө гэрт хийн гэдэг чинь уур их гарна. Тэр болгоныг нэг хиншүү сурагчаар бол маш амжилттай давсан л да ямарчсан. Тэгээ хүмүүс ирсэн зочдын амнаас бол вау ямар мундаг ямар том галтайгаа вэ ямар гоё юм бэ л гэсэн л өгнөд өдөржингөл орсон шүү дээ. За өмнөх галтгоо урд нь ямар яг энэ талбай дээр галтгоо тавьсан уу? Тэгсэн. За. Тэгээд нөгөө ороод удаагүй байсан. Тэгэхээр нөгөө ээж авах лагер дээрээс галтгаа авчиад тавьсан байсан байхгүй юу. Яг тэр үед хурж ичээд удааг байхдаа манай хусаалтаад. Хусаалтсан чинь манай нөгөө гуйж тавьлаа шууд хөг зэдчих тийм байлээ. Тийсвэ нороод тийм ингээд нөгөө хүмбигээд нөгөө бодгоны ингээд халзаар пүмбүр болоод гараад ирсэн байсан. Одоо тэр галтгаатай юу гэж энийг харьцуулах. Тэр галтгоо хэмжиж байгаад ямар сэтгэл төрсөн? Гоёнтай болж байгаа юм чинь тэгээд ер нь бол хармын сэтгэл төрөг. За тэгээд ер нь нэвтрүүлэг гарч байгаа учраас танаа галтгоонд бас жоохон
хүмүүс зарим хүмүүс нэг алах тэр алхаар зогсоход бас хүмүүс жоо янз бүрийн өсний шүүмж яриад байсан. Тий, юм аливаа юм хоёр талтай шүү дээ. Тий, тэгээд ер нь бол яг хүмүүсийн хэлж исэн хандлага бол ингээ эвдэж яхаар өөр хэрэгтэй хүнд нөхсөн болов гэж ярьж байсан. Тэр нэгдүгээр дараагийн айлд очиод эдлэгээ даах чадваргүй болсон юм байна. Шиг нь штэ. Би хэрэглээ манайх хэрэглээд 10 жил болсон тийм. Айгуул бол ичихгүй нөгөө чинь бас арч хурж өрөөр тий. Хүний галтгоогч айгуул ингээд ариулнда айгуул тий. Тэгээд нэгдүгээр хүн заах нөгөө телевизийн зүгээс харагдах үүднээс бол уран сайхны үүднээс ингээд арай жон гоё харагдах шиг байна л дээ. Яг бодит амьдрал дээр бол эдлэгээ даахад амар хэцүү болсон тийм. Тэрийг бол өөрөө хийжсэн гэж байгаа шүү. Тийм, өөрөө гараараа хийжсэн. Тэгээд 10 жил хэрэгэлсэн. Хангалттай. За үнэхээр гоё мөрөөдлийн сайхан галтгоогоо өөрийнхөө гараа бүтээсэн чамд баяр хүргэе. Тэгээд төрийн алба хачдаг тий. Төрийн алба. Төрийн алба төвшин сайхан хаагаараа. Цаашдын ирээдүйд амжилт хүсье. Баярлалаа. Яа тангуудахгүй дараагийн айл руугаа явна. За. Баярлалаа. За баярлалаа. За мөн инкуйрд маш их баярлалаа. Манай инкуйр бол цагдаагийн албаагч. За тэгээд цаг наргуу төрийн албыг ашигладаг. Тэгээд энэ нь бол бусад чөлөө цаг бол гэр бүлтэй маш сайхан хамтдаа хоол хийж үүдэг. Тэр зүтгаараа ийм сайхан галтгоо бүтээлэгцэн. За тэгээд танд ажлын чинь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тийм ээ. Гэрээр нэрээд ингээд галтгоог нь бас үзэж байгаа маш их баяртай. За ингээд би одоо дараагийн айл руу явлаа. За баярлалаа. За баярлалаа. Галтгоо шоу нэвтрүүлгийн 3 дахь супер ялагч Амар төгс. Манай 3 дахь супер ялагч болоо Амар төгс. Тэрээр эхнэр охины хамтаар Монгол гэрт амьдардаг. Галтгоо нэвтрүүлгийн хувьд Монгол гэрт галтгоо хийж өгөхөр болсон юм а. Амар төгсийн хувьд иргэнэг байсан газар дан ганц галтгооны тавилга хийж өгөхөр төсөөлж байсан. Харин Kitchen Hall брендийн зүгээс Монгол гэрийн иж бүрэн тавилга бэлгэлсэн нь Амар төгсийн гэр бүлд гинтийн бэлэг болж чадсан. Амар төгсийн охины хувьд өөрийн гисэн шинэ ортой болсондоо хамгийн ихээр баярлаж байсан юм. Манай охин бас цуг орж ирээд нэлийн сэтгэл хөдлөлөө орж ирээд өөрийнхөө орон дээр бараад энэ миний орн аа миний ор гэсэн би өөрийнхөө орон дээр сумаар байна өөрийнхөө орон дээр хөвтмээр байна гэж хэлжсэн. Охин маань бол бас нэлээд баярлсан. Галтгоо шоу нэвтрүүлэгт Эгэл жирийн иргэд Kitchen Hall брендийн иж бүрэн галтгооны тавилгаар өөрсдийн галтгоогоо шинжилгэхийн төлөө өрсөлддөг байсан. Харин манай нэвтрүүлгийн 2 дахь удирлаас олонний танил эрхмүүд хэн нэгний галтгоог шинжилж өгөхийн төлөө өрсөлдсөн билээ. Хэн нэгний галтгоог шинжилж өгөхийн төлөө өрсөлдөөнд хамгийн анхны супер ялагчаар Jazz дуучин Наги тодорсон. Үнэн ч фэнийхээ мөрөөдлийн галтгоог гэрт нь сөндөрлүүлж чадах тэр хүн болоо Наги. Түүний хувьд өөрсдийн хүчээр амьдралаа босгож байгаа залуу гэр бүлийг дэмжиж галтгоо хийж өгөхөөр шийдсэн. Дуучин Нагигийн сонголт нь хүү ихэр хоёр охинтой Зоригт Баатрин гэр бүл байсан юм. Танаа галтгоонд байгаа цаас харсан өвтөр цөм үшгэл гэж орж ирлээ. Зоригт Баатрин гэр бүл шинэ байрандаа ороод жил гаруй болсон ч галтгооныхон тавилгыг хийлгэж амжаагүй байсан. За тэгэхээр одоо бүгдээрээ яг одоо манай Kitchen Hall-ийн машин маань та бүгдийн тавилгыг ачаад наашаа гарсан байгаа. Kitchen Hall брендийн зүгээс Зоригт Баатрин галтгооны хэсэгт байрласан 2 цаасан хайрцагны оронд Hansa брендийн цахилгаан хэрэгсэл бүхий Kitchen Hall брендийн иж бүрэн галтгооны тавилгыг бүтээж өгсөн билээ. Мөн уламжлал ёсоор тухайн айлдаа зориулан барьсан гинтийн бэлгэн том өрөөний тавилга байсан билээ. 1 2 3 surprise, нэмэлт surprise. Том өрөөний маань одоо тавилгыг бүр сюрпризээр нэмж хийж өгсөн явдал нь бүр дээрээс нь давхар бүр шоконд оруулж бүр үнэхээр сэтгэл хөдлөж ихэр их баярлалаа. За ингээд би дараагийн галтгоонд ирсэн байна. За манай сүүлийн 3 дугаарт бол олонний танил одоо урдаг соёлыг
бизнесийн хүмүүс оролцсон байгаа. За ингээд манай 5 дахь дугаарын ялагч хуульч Тэмүүжингон хийсэн гал тогоо. За эрт ерс төрийн бус байгууллага гал тогоонд ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За. Ямар гоё юм бэ? Вау! За би дараагийн айлд ирсэн байна. За энэ айл маань Галтогоо нэвтрүүлгийн 6 дахь ялагч жүжигчин Жахойгийн маань сонгосон Нэмүр ахын дайрсан байна. За сайн байна уу дашигчээ? Сайн байна уу? 1 2 3 и. Танашара тахара. Ороо ивэ вайра. За яасан сайхан Галтогоотой усан. Галтогоогоо сайхан тайлбарлаач. Одоо ийм гоё галтгоотой усандаа маш их баярлж байна. За танд ямар ч гэсэн ихэд галтгоо бол маш их таалагдсан байх гэж бодож байна. За өмнөдд галтгоо бол биш одоо энэ зайд байсан ч гэсэн одоо хөдөлмөрийн бүтээмж бол маш бага байсан тийм ээ. За мэдээж бас ганцхан билетгүй сарагдж байсан. За энд бол 2 хүн ингээд зогсоод бас хэцүү байсан тийм. За энэ галтгоотой уснаар таны давуу тал одоо хөдөлмөрийн бүтээмж хэр өндөр байна? Мэдээж маш гайхалтай үр дүнгууд гарч байгаа. Галтгоо гэдэг бол яг манай төрийн бас байгууллагын хувьд хүүхэд хөгжүүлэх төвийн маань гол зүйл болсон байгаа. Тийм учраас хүүхдүүдэд маань илүү их одоо хооллолыг хурдан шуурхай хийж өгөх нөхцөл бүрдсэн байгаа. Хамгийн баяртай мэдээ нь манай төвд явж байгаа хүүхдүүдээс хоол тэжээлийн дутагдaltaгүй гэсэн тийм шинжилгээний хариу гарч ирсэн. Энэ бол үнэхээр том баяр байгаа бидний. Мэдээж тоогч гүшээ манай хувьд маш олон хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлддэг байгаа. Бэлтгээд хөргөгчөндөө хадгалах тэгээд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх олон тийм давуу талтай одоо хүртэл галтгоонд үнэхээр хайртай байгаа. Одоо ийм гоё одоо хэшин брендийн ийм гоё галтгоо. Энэ чинь нэг будагтай галтгоо биш. Харин тийм гоё. Энэ сүүлийн үед их модонд орсон. Маш өндөр борлуулалттай байгаа юм будагтай галтгоо. Тийм гоё галтгоотой болчихоос одоо маш их баярлж байна би. За энэ одоо гоё аян хатаагч. Урд нь бол ингээд мэдээж энэ цадгаа өртгөж өгсөн баг тийм. Нөгөө гол зай маань том ширээ тэрнийхээ дээр нь одоо энэ шкафанд байгаа бүх юмнууд нэг ширээн дээр юм том ширээ байсан тийм. Тэр нэг том ширээн дээр энд байгаа бүх юм ордог гэсэн учраас энд хүн багтах зайг байсан. Одоо бол маш жижигхэн галтгоог яаж ингэж зай багтаамжийг шидэж болох вэ гэдэг хамгийн том. Энэ өнгөш ажлын модоо бэлдсэн байна. За мэдээж бол билет одоо 4 ширэмтэй байна гэж маш том. Давуу тал Ханса брендийн бол хамгийн том давуу чанар тийм ээ. Ханса брендийн билетик бол олон зэрэг хоол хийх тийм боломжийг бас бүрдүүлж цаг хугацааг илүү хөнгөвчилж байгаа. Өмнө та ямар билетиктэй байсан? Өмнө зүгээр нэг дээр үеийн 100 бич та билетик дээр хоол хийдэг байсан. 2 ширэмтэй тий. За Мичнан дээр хоол хийжсэн, энэ дээр хоол хийжсэн ямар ялгаа вэ? 2 өөр тэнгэр газар ирсэн яста айгүй хурдан төргөн айгүй сайхан. Хуучин билет хүмүүс бол яг 20 минут бол буцлаа тэгэл нэг цаг дотор болж байгаа. Энд чинь бол ерөөсө дороо айгүй хурдан маш их одоо өөртөө маш их тийм хөнгөвчлсөн тийм сайхан болсон. За шарах шүгэ. За мэдээ шарах шүгэ байна гэдэг чинь хүүхдэд бас хоол ихэд бас мэдэм дөхөн болж байгаа. Тийм өмнө нь бол бид нэр гаднаас гурилан бүтээгдэхүүн авдаг гэсэн бол одоо шарах шүгүүтэй болсноороо бид нар өөрсдөө яг нөгөө бүхэл бүрийн гурилаар хүүхдүүдтэй зориулсан тэжээлэг хүнсийг бэлтгэдэг тийм боломжтой болсон байна. Энэ гоё юм сонгодог загварын билетдэг байна шүү дээ. За шарах шүгүүгээ та хэр ашиглаж байна? Шарах шүгүүгээ одоо ашиглаагүй байгаа. За одоо сар шинээр л ашиглах нь шүү дээ. Энэ дээр заавар нь тавьсан байгаа. Энэ өөрөө бас синстэй. Дээрээс доороос шарна бас синсээр үлээн. Тэгээд энэ нөгөө цагтай. Энэ дээр та сэрүүлэг тавьж болно. Цаг тавьж болно. Энийг ухраа тохируулж болно. Одоо энэ Ханса брендийн соргоч, хийшүү соргоч бас маш давуу давуу байгаа шүү дээ тийм. Энэ жагаа жижигхэн галтгоонд одоо агаар сэлгэрэх юм уу одоо энэ утаа уурыг татаад гаргах чинь гэж маш том. Тийм ээ. Тэгээд энэ дээр хийшүү соргочтой гэрэлтэй. Тий. Тэр бас тэнд бас гэрэл асан. Оо тийм байна. Ингээд энэ доторх гэрлээ. Харин ийм гоё галтгаатаас та хязгааргүй ярьж байна эмээ өвөө хоёр. За хөргөч. Энэ жоохон занд бас гоё хөргөч байдлахаар бас их давуу талтай тийм ээ. Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангана. Манай галтгоонд орж ирж байгаа хүн болгон хана хөргөчсөн хана ингэж асуудаг.
тавилганд суйрлах зөв хөргөгч гэдэг утгаараа илүү нөгөө зай талбай дээрээс нь өнгө үзмжийн хувьд бол шийдэл бол маш сайн хийж өгсөн. Өмнө нь бол одоо энэ жижигхэн зайд бол хөргөчтэй бол маш хэцүү хүндрэлтэй байсан баг тийм. Яг хаана хөргөгч байх уу гэдэг бол нэлээд том асуудал байсан. Гэхдээ яг ингэжийнэ гэж бид нэр ерөөсөө төсөөлөөгүй. Өмнөх галтайгаа энэ галтайгаа энэ ялгаа нь юу байна гэж. Ялгаан зүгтээ тэнгэр газар хоёр шиг л байна. Хэвээ ийм галдагаатай болон ч зүүдлээчгүй л байлаа. Хэвээ хүнд чинь бас нэг зүүд бийлдэг гэхээрсэн азгээ чинь бас ирдэг юм байна. Та мөрөөдчихсэн юм. Мөрөөдлгүй яг хөө тэгээ мөрөөдөд одоо ямар авч чадах юм шүү дээ. Мөрөөдөл бийлдэг юм байна л да харин тий. За энэ сайхан гоё хөшигтэй юм. Тий, ийм гоё хөшиг бас. Ийм гоё хөшиг тэгээ энэ гоё ийм гоё чөөлтэй энэ тэгээ одоо бас ийм гоё остоол энэ. За ширээ. Тий, остоол ширээ сандалтай ингээд дэлгээд ингээд өшөө юу яа тий. Ингээд тавиад ингээд юу яа. Тэгээ дөрвөн ийм сандлагтай. За энэ дөрвөлээ ингээд суугаад. Дөрвөлээ ингээд суугаад жочин хүлээд ирсэн. Би ч одоо энэ галтгаа тавьснаас шинэ галтгаанаас бүр шинэ унтахтаал гарна уу гэсэн эндээ л байгаад байгаа шүү. За манай Kitchen All брэнд бол дугаар болгон дээр бол одоо галтгоонд хийж өгсөн газар сюрприз байдаг. Тэгэхээр танад ямар сюрприз байсан? Тэрийг хамтаа очиж үзэх үү? Тэгээ. За тэгээ. За Kitchen All брэндээс танд гинтийн бэлэг барьсан гэсэн ямар бэлэг барьсан? Яг гоо гинтийн бэлгэхээр одоо хөшиг энэ остоол ширээ тэгээд манай хуучин галтгааг авч яваад одоо тэгээ нэг гүнгөрөө бурхны гүнгөрөө айгүй гоё тийм хийж авчирч гисэн. Оо за тэр чи үзье. За тэгэхээр гинтийн бэлгээ аваад ер нь ямар сэтгэл төрж ирсэн бэ? Манай орчин ч угаасаа өмнө нь ийм яг хүүхдийн орчин гэхэд бол хэцүү. Офис маягийн тийм байсан. Галтгоо хийж яхад бол яг галтгооны тавилгаа л өгсөрж гин гэж бодож байсан болохоос биш. Энийг бол мэдээгүй байсан. Мэдээгүй байсан. Тэгээд үнэхээр гинтийн сюрприз байсан. Ялангуяа энэ бариул энэ яасан гоё юм бэ? тий яг энэ нөгөө зориултын эрзэнийн тийм ийм бариултай. Тэгээд хүүхдүүд маань өөр өөрсдийн гэсэн ийм шүүгээтэй таних тэмдгээ тавьцсан. Одоо бол үнэхээр тийм нэг тоглог орчин. Хүн ч орж ирсэн манайхыг хүүхдийн орчин байна гэж харахаар ийм орчныг бүрдүүлж өгсөн. Яалчгүй ингээд гаднаас орж ирэхэд тийм мэдрэмж бол төрж байна. За энэ нөгөө галтгооны тавилга маань ийм бурхны гүнгөрөө олцсон уу? тий. За авч яваад ийм гоё гүнгөрөө хийгээд авчираад өгсөн бас их баяртай байгаа. оо за яг ямар шууган тавилга байсан? Хуучин одоо яг нэг доороо дөрүүлжин шүүгээтэй дээрээ нэг тийм ийм бас нэг аяг шанаг хийдэг тийм жижигхэн ийм урт нарийнхан юм ингээд төмбөшгөн дээрээ тавьчихдаг тийм л тавилга байсан байхгүй юу? Тий. За хуучин галтгооны тавилга маань ингээ бурхны гүнгөрөө болоод ороод ирэхэд ямар санагдсан юм бэ? Оо ёстой их баярлсан. Тий, ёстой их баярлсан шүү. Бүр бурхны юм болоод ороод ирнэ гэж ёстой. Ёстой тий. Айлын ариун газар тэгээд тэргээр ийм гоё гүнгөрөө хийгээд аваад ирнэ гэдэг чи ёстой бүр ёстой баярлсан. За удахгүй сар шинэ болох нь байна юм ээ өмнө. Сар шиндээ сайхан шинлээрээ тоо хоёр минь 100 насалж 6-аад алтанд тулаарай. Ерөөлөөр олгоо баярлалаа. За ингээ маш их баярлалаа. Танаа энэ туланд амжилт хүсье. Үнэхээр их баярлалаа. Дуулмыг амжилт хүсье. За ингээ үзэхдээ би одоо Kitchen All руу явлаа. Kitchen All дээр манай отхон бүрэн минь хүлээж байгаа. За тэгэхээр үзэгчдээ бид хоёр Kitchen All брэндийн иж бүрэн тоногдсон галтгоотой айлуудаар яваад ирлээ. Тэглээ мөн айлуудтай барьсан гинтийн бэлэг үнэхээр гинтийн бэлэг байд чадлаа. За 3 дахь дугаарыг ялагч амар төгс, 4 дахь дугаарыг ялагч дуучин Наагийн сонгосон Зоригт Баатар нарынхаар орж чадсангүй. Учир нь тэд гэртээ байсангүй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ. Баяр таа. За энэ хоёр одоо ямар үйлдэл вэ? Яа энэ хоёр одоо ямар ч юм бод чадчих та. Энэ анаас татгаа. Оо ямар дурч. Одоо дахин ямархан бөмбөлгөө шатж байна. Чоо татсан шүү. Фонстой татсан. Эр сандраад байна ямар ч сан. Заагэр. Одоо би юу хийх гээд байгаа вэ? Энэ мастер жилсэнтэй ихтэй буух хэрэгтэй юу? Энэ авсан чиглэлд хайлуулахгүй бол өөрөө идэж устгах хэрэг гарах байх шүү. Энэ хэр удаан чанд юм болоо. За одоо надад ашиглаагүй зүйл бараг байхгүй дээ. Oh my god, энэ мэн төлөвдөж чинь.